Сайн байцгаана уу? Сонсогч тань өнөөдрийн мэндийг хүргье. Натур медиас явуулж байгаа подкастын шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Натур мед уламжлалт сэргээн засах нойрны төвийн сэтгэл заслалч Дор Шан Тэмчүүн оролцоход бэлэн болсон байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За өнөөдөр бид хоёрын ярилцах сэдв юу вэ гэхээр танин мэдэх үе зан үйлийн эмчилгээ ба сэтгэл готрол гэдэг сэдвээр ярилцахад бэлэн болсон байна. За тэгээд хоёулаа өөрөө авгаа хэлнэ. Тэгээ өөрөө авгаа хэлээд подкастынхаа асуулт руу орцгоё. За итгэлээр баталгаажсан чанар. За, эхний асуулт. Танин мэдхгүй зан үйлийн эмчилгээний түүх. Энэ талаар та юу хэлэх вэ? CBT гэж ярьдаг танин мэдхгүй зан үйлийн эмчилгээгээ сүүлийн үед одоо хүмүүс маш их мэддэг болчихсон эмчилгээний талаар ярих гэж байна. 80-аас 90-ад оны үед Аарон Бек гэдэг хүн Америкт одоо энэ аргыг ингээд анх нээж илрүүлсэн байгаа. За тэгэхээр хүн танин мэдээд тэгээд зан үйлдээ өөрчлөлт гараад одоо эдгэрдэг арга гэсэн. Тэгээд тэр хоо үед эмч маань болохоор ингээ хувийн эмнэлэг ажилладаг гэсэн юм байна л да. Аарон Бек гэдэг хүн. За тэгсэн чинь энэ эмчилгээний арга нээгээд олчихсон чинь одоо яасан бэ гэхээр үйлчлүүлэгч байхгүй болсон. Бүгд идгээд. Тийм болохоор яасан гэхээр энэ харин хүмүүс ирүүл болж байгаа дугуй ачихгүй болчих байгаа юм шиг. Харин тэнгууд Пенсильвани их сургуулиас нөгөө багшлахаа урьдлага өгсөн ба. За тэгээ багшлаад энэ арга зааж эхэлсэн чинь хүмүүс судалгаа хийж одоо түлхсэн байна л да. Тэгсэн чинь тухайн эмч маань болохоор би судалгаа хийж чадахгүй гэсэн чинь шавнар нь бит хийгээд өгьегээ. Тэгээ одоо сэтгэл готрлыг танин мэдхгүй зан үйлийн эмчилгээ буюу CBT-гээр ингээд эмчилдэг болсон гэдэг. Ийм эртний түүхтэй тэнгууд одоо Америкт болохоор даатгалаар ганцхан энэ арга дээр одоо мөнгө өгөх буцааж өгдөг. Тийм тогтолцоо хүртэл байдаг. Тэгэхээр баталгаанд суурилсан эмчилгээ гэ. За энүүгээр болохоор би сертификаттай аваад тэгээд эмчилгээж байгаа. Манай нойрны эмчгээ шүрэн эмч маань бас энүүгээр нойрны чиглэлээр бас эмчилж байгаа гэд. Сонирхолтой арга тэгээд сонирхолтой түүх байгаа. CBT гэл хүмүүс яриад байт би бас сайн ойлгохгүйсэн чи тийм очтой байсан шүү. Анх энүүгээр сурч байгаа чи Монгол бүр хинч мэддэггүйсэн. Одоо бүр хүн болго мэддэг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ тухай ярих гэж байгаа. Автомат бодлого гэдэг нэг зүйлийг хоёлоо түрүүн эхлэхийн өмнө ярьсан те. Энэний талаар та гоё тодруулаач. За тэгэхээр Аарон Бек маань болохоор ингээ хүнээ үзчихсэн юм байна л да. Тэр эмэгтэй нь болохоор ингээ нэг бэлгийн амьдралаа л яриадсэн юм шиг байна. Тэнгүүд нөгөөд чинь ингээд эмч маань сонсоол нь штэ. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй минь гинтхэн би танд их түүхтэй балерин ярьж гинөө гэж асуусан гинэ. Би танд одоо цагийг ч үрээд байна уу гэж асуусан гинэ. Тэгэхээр нүггүй та тгээгүй ягаад ингэж бац юм бэ гэдгсэн чинь надад дандаа юм бодол төрдөг гэд. Тэг өмнөх ингээд одоо тэр чинь 27 8 удаа үзүүлж гин гэж бодъё л та. Тэнгүүд өмнөх ингээ бүх уулзалтууд ийм байсан юм уу гэж асуусан чинь тийм ээ би дандаа л ингэж боддог. Хүнд гаалж байгаа хта гэж бодоод байдаг гэд. Тэгэхээр ингээд хүнд гинт төрдөг автомат бодлыг одоо энэ Аарон Бек гэмж маань барьж аваад тэгээ энэ аргыг боловсруулсан. За тэнгууд энэ танин мэдхүн загвар гэж байдаг байхгүй юу? Үйл явдал боллоо. Тэнгууд сөрөг зүйл ингээд гинт автомат бодол ингээд зурс гэдээ ороод ирдэг. Тэнгууд тэрийг хинч анзаардгүй юу нь бол тэнгууд бие махбодын зүгээс за сэтгэл хөдлөлийн зүгээс тэгэнгүүт заавал тэгэхээр үйлдэлээр энэ маань амьдрал дээр бид нэрээр ингээ гарч ирж байдаг гэсэн. Автомат бодлол гэхээр одоо бас яг саний эмчтэй адилхантай босоод юу гэж бодож байгаа бол би ч тийм хүндээ эсвэл нэг хитрхи эготой хүмүүс нэг тэ өөрийгөө амар дүүл гэж боддог. Тэр нь ер нь бол яг автомат бодол гэдэг юм шүү дээ. Тийм сөрөг дуу хоолой. Энэ анзаарагддаггүй. Одоо сэтгэл төвшөрл готролтой хүмүүс маань гинтхэн ингээд нэг 5 мэдрэмж ингээд гүнзгийрээд явцсан. Гинтхэн түшээ явцсан гэдэг. Тэгтэл тэр ерөөсөө гинт биш. Тэр бодол ингээд зурс гээл өнгөрчдөг. Тэгэхээр энэ дээр барьж авах шаардлага байдаг. Тэнгүүд яаж барьж авах вэ гэхээр би дөнгөж сая юу бодож байгаа. Гинт таг боллоо. Би дөнгөж сая юу гэд бодчихоо. За энийгээ бариад авчих юм бол одоо энэ аргаар эмчилгээ хийхэд одоо боломжтой гэсэн. Тэр бодол дээр нь ажиллаа авчдаг. Тэр одоо юу гэсэн үг нөгөө нэг хүн сөрөгийн бодлоо тэнгуү тэр бодлоо тунгаагаад эргэцүүлэх юм тийм үү? Тунгаахгүй шууд л үйлдэл олоо авчна гэсэн. За одоо жишээ нь би ингэж одоо өмнөх бага насны шархтаа шууд холбоотой байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо юу болж байгаа гэхээр би эмэгтэй хүн те. За тэгтэл одоо орчинд маань одоо эрчүүдийг одоо дээдэлдэг ёстой хүмүүцсэн гэж одоо би эмэгтэй учраас надад тав санагддаг гэж бодъё тий. Тэгээ машин бараа явж илаа. Тэгсэн чинь 4 удаа эрэгтэй жолооч урдуур дайрлаа. Тэнгүүд эмэгтэй болохоор намайг дээрлэх чинь гэсэн бодол автоматаар орчуул. Тий. Би нэг уруу царайлаад одоо янз бүрийн одоо өөртөө таг үйлдэл хийн. Хэрэв би тамхитдаг архиудаг болох юм бол тэрийг хийн. Их хиддэг байх юм бол тэрийг эдэн. За миний хувьд юм бол ингээд удирдлага хаа кино хаагаа явчихдаг байхгүй. Ааш нөхөр хүүхдтэй гой хоол хийнэ гэд ингээд орой явж 4 удаад ингээ урдуур дайрангууд намайг эмэгтэй талаар дээрлэхлээ гэж ботно. Би тэгтээ тэрийг анзаарахгүй байхгүй юм. Тэнгүүд ингээ нэг 5 мэдрэмжтэй гэртээ оронгуудаа яг хүүхдтэй пицца захиалаад өөрөө удирдлага бариад яван дээр хөвтчихнэ гэсэн үг байхгүй. Энэ маань зан уул буюу бидний үйлдэлээр гарч ирж байгаа. Энэ танин мэдхүүн загвар гэж ярьдаг. Хүн ер нь ингээ өөрөө анзаардаг юм байна шүү дээ. Нэрээ сэтгэл готарсан яг нэг тийм автомат бодлоос болоод хий гэж бодсон юм хийхгүй шууд ингээ хийцгүүрээд байдаг шүү дээ. Хийцгүүрээ хэцүү болоод тий. За юу хийвэл
тайвшрах байлаа энэ гэж бодохгүй шууд л нэг тийм буруу арга зам ашиглаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ талаар тань мэдхүү загвар гэдэг зүйл дээр нь яриад хүмүүстэй ойлголт өгдөг аахгүй. Тийм. Тэгээд өнөөдрөөс дэд маань сэтгэл готрол гэчихсэн байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл готрлын үед анх ингэж энэ эмчилгээ маань ингэж явсаа одоо бүх төрлийн үйлдэл дээр одоо турхад хүртэл энэ арга хэрэглэгддэг гэсэн. За турхад уу? За энэ талаар дараа нь турчаад ярина. За тэгээд Натурмед сэргээн засах уламжлалт эмчилгээ нойргуудлын оншилгоо. Эмчилгээний төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалд байгалийн үзэсгэлэнт газарт Нарсан ойн захад байрладаг. Мөн салбар амбалтоор нь 13 дугаар хорооллын GP Ops-ийн 4-5 давхарт байрладаг. Эмчилгээний тааламжтай орчин, тав тухыг үйлчлүүлэгчдэд мэдрүүлэх, эко, цэвэр бүсэд байрлахаас гадна туршлагатай, мэрэгчсэн эмч, совилогч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хоол зүйч, эмнэлэг зүйн мэрэгчсэн тогооч зэрэг 108 мэрэгчлэнээс бүрдсэн чадварлаг хамт олон ажиллаж байна. Манай төв нь сэргээн засах болон уламжлалт ангаах ухаан, нойргуудлын оншилгоо, эмчилгээний тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тухайлбал түгээмэл тохиолдох, мэдрэл сүлдэл, нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний архаг өрөвсөл, насны шимт хичээл дэмжих, тамир тэнхээ сайжруулах, гэмтэл болон харвалтын дараах чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах эмчилгээ хийдэг. Мөн тархины харвалтын дараах байдал, үе солих, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, үе мөчний өвдөлт, хүзүү нурууны архаг өвдөлт, мэс заслын дараах эмчилгээ, тулгуур эргэтэн, яс, үе, булчин, шөрмөс, холбоосны эмгэг зэрэг өвчнүүдийг эмчилж байна. За окей. Тэгвэл нөгөө Сократ асуултууд гэдгийгсэн байгаа шүү дээ. Энэ талаар та гоё тодруулж байна. За тэнгууд Сократыг мэдэн шүү дээ. Философч. За тэнгууд ийм асуулт манлаар тухайн хүндээ буруутгахгүй, шүүхгүй, одоо тэр хүнд ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэхгүй асуултууд тань. Тэнгууд тэр асуултынхаа дагуу тухайн манд бодоод өөрөө хариултаа олоод өөрөө хэрэгжүүлэх арга замаа сонгох ийм боломжийг олгодог асуулт гэсэн. За жишээ нь одоо ингээд нэг зүйл дээр ингээд одоо таг юм бодно шүү дээ. Одоо ингэжүүлдэг чинь ч юм уу те. Тэнгүүд одоо намайг сэтгцээ одоо сэтгэл готролтой гэдэг хүмүүс мэдчихнэ гэж бодож олно шүү дээ. Сэтгэл готролтой хүмүүс маань тийм хүмүүс намайг мэдчихвэ дээ. За олонний танил хүн сэтгэл готрол туслаа. Тэнгүүдээ одоо хүмүүс намайг мэдчихвэ дээ. За тэнгүүд юу гэхээр за сэтгэл готролоор хүмүүс таныг мэдчихлээ гэхэд одоо хамгийн мудаа юу болж болох вэ? За юу гэж асууна. За дарамжлах баах те сул дарамаараа гэх болов энэ төр гэж бодох байлгүй те. За тэнгүүд хамгийн сайндаа байж болох юм байгаа юу? Энэ сайн тал бий юу? Яг өрөвдөд ч юм уу бас нэг хайрлах маягтай гэж магадгүй. Тийм тэгээд нөгөө хүн өөрөөрөө байгаад өөрийнхөө алдаа дутагдлыг хилээд гараад тэр хүмүүс алгадчихсан хүмүүс нэг байдаг шүү дээ. Хэдийгээр сөрөг зүйлүүд хандах хүмүүс байж байгаа. Нэр тийм биш үү те? Тийм. Сөрөг зүйлүүд одоо 30% хилээхэд 70% нь тийм энийг даваараа гэсэн монголчууд ч бас хайхаардаг юм шүү дээ. Тэгээд дэлхийд даяараа л тийм байгаа. Ер нь бол хүмүүсүүдийг дэмждэг. Альсгүй л одоо няцаадаг доош нь идэг хүмүүс гэж байгаа те. Тэгэхээр магадгүй Монголд 70-30 гэсэн харьцаа байж болох юм гэж бодож байна. Тэнгүүд хүнээсээ асууна. Одоо чи од юм бэ? Би асууж тэгэж спектралтай хайлаа дүр таалж тий. За тий хамгийн муудаа яаж болох вэ гэсэн чи хариулсан. хамгийн сайндаа юу ажиллах вэ гэд хариулсан тий. Тэгэхээр энэ хоёрын голд одоо бодтой үр дүн юу байж болох вэ? Хүмүүс чамайг сэтгэл готролтой гэдгийг мэдлээ гэхэд өрөвдөх бах, дээрээс нь зарим чараа зөвхөн шанзруулах бах тий. Ер нь бол гэдэг бусдын тусламж орж ирэх юм болов уу яг ойр дотны хүмүүсийн. Тийм. Яг үрэндээ тий. Тэгэхээр би энийг бол чамд тулгаж хэлээгүй. Чи өөрөө гаргаж хэлж байгаа. Өөрөө бодоод олчих. Өөрөө бодоод олчих байгаа. Өөрөө бодоод олчих байгаа учраас энэ нь илүү одоо хэрэгжүүлэхэд өөрөө тайвширхад нөлөөтэй байдаг гэсэн. Тэгэхээр ийм асуултыг бас энэ таньмдгүй зан үйл эмчилгээнд хэрэгэлдэг гэсэн. За тэгвэл та гоё дахиад нэг өөр нэг гоё талаас нь асуугаач тий. Энэ бас бусдад бас их сонирхолтой байж магадгүй шүү дээ. Чамд ямар нэг асуудал байна уу? Надад уу? Ер нь л гайгүй шүү. Байхгүй шүү. Тий. За хоёрд бол нэг хүний гоё жишээ авъя. Тэр хүн ингээд нэг бусдын олны тунд явахаас тийм нэг айцтай байдаг бол гэж хойлоо төсөөлөе л та тий. Тэгвэл тэр хүнээс ямар асуулт асуух вэ? За тэгэхээр олны тунд явахаар одоо юу болж болох вэ? Муу юм юу болж болох вэ? Сайн юм болж болох вэ? За тэнгууд өөр бас бодол дээр ажиллах нэг арга байдаг байхгүй яа энэ дээр ашигладаг. Тэр хүмүүс маань болохоор одоо би муухай ч юм уу нэг өөрхөд тухай одоо нэг тодорхойлолтой байж болно шүү дээ. Одоо жишээ нь би царайлаг тэнгүүтээ би царим мутагээ бодчихж болно. Яа тэгэхээр тэр багадаа тийм ойлголттой болсон байж магадгүй. Зайлсгүй бол өөр юм би арчаагүй ч юм уу те тиймэрхүү зүйлүүд хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ бодол чи хэдэн втэ үнэ юм бэ гэд асууна.
За тэнгууд одоо сэтгэл готролтой ч юм уу таагүй сэтгэл санаатай байх юм бол яг 90% та үнэн гэдэг хэлнэ. Тэнгууд юмныг батлах үйл явдал юу болсон юм? Үгүйсэх үйл явдал юу болсон юм? Зүгээр бодож байгаа мэдэрч байгаа зүйлээ ярихгүй гэсэн. Тэнгууд одоо энэ тэгсэн гингүүд одоо үгүйсэх үйл явдал нь их болж таардаг. Ер нь бол бичгээр дандаа болсон юм бичнэ гэд. Бодит байдлыг яг бодит байдлаар л бичих юм шүү дээ. Тэнгүүдээ тэр бичсэн юм ингээ харангуйтай за энэ одоо процент ч өөрчлөх боломж байна уу байхгүй нөө. Тэгэхээр нөгөө маань яах вэ гэхээр одоо өөрчлөгдөх юм байна 90% биш юм байна нэг 80 ч юм уу 70% гэж хэлнэ. Бүр ингээд 4-1-ээр ингээ их байсан ч гэсэн хүмүүс нөгөө сэтгэл готролд орчих юм бол тэгж хэлдэг байхгүй. Тэгэхээр л тэрэнд одоо нөгөө үнэлгээнд нь өөрчлөлт орно. Тэгээ дэвтрээ байнга унших гэсэн зүйлсийг хэлдэг гэсэн. Тэгэхээр түрүүний хүмүүс маань одоо нэг social phobia гэж ааш тэгээ олон хүний дунд байхаар ер нь яг яадیں۔ Яг аюултай юу болж болох юм. Тэгэхээр хариулна шүү дээ. За би хариулъя те. За хэрвээ би бас олон хүний дунд орох нь жоо хайцтай байдаг бол дарамжлуулахаас нөгөө хүмүүс нь намайг одоо юу гэдэг янз бүрээр хэлэхээс айх байх хамгийн түрүүнд. Тэгэхээр намайг янз бүр болгоно гэж яах юм болов? За тэгэхээр одоо тийм зүйл тохиолдчихсэн одоо хувь хэд байж болох юм. Яг нь бага наснд ч юм уу ингээд ангийнханд эсвэл нэг эргэн тойрны хүмүүс дээрлэхүүлж исэн байж болох юм. Тийм. Гэхдээ одоо төсөөлөл л да хоёул ихтлгүүр орлоо. Тэгсэн чинь хэдэн хүн тань руу дайрах вэ? Одоо төсөөлөд байгаа зүйл чинь магадлал нь хэд байх вэ? Тэгэхгүй дайрахгүй. Тийм, дайрахгүй байх боломжтой. Яг энэтэй холбоотой нөгөө гой сонирхолтой түүх одоо жишээ нэг үйлчлүүлэгчийн маань түүх санаанд орчлоо. Лифтний айдастай. Маш олон тохиолдол байдаг тийм. Одоо битүү орчинд яваад идэв шүү дээ. Битүү орчинд орохоос айдаг хүн гэсэн үг тийм. За тэгэхээр ийм хүн дээр ажиллаж байсан. За яг хөө гэхээр одоо хойлоо судалгаа хийж байгаа байхгүй. Ер нь лифтэнд ингээ одоо хаалга эхлээд ингээ лифтэнд хаалга хаагдлаа. Юу болж болох вэ? За тэгмэд өөрөө хүчмэд нь за тэр итэл одоо сэтгэл хөшөөртэй хүмүүс маань одоо суц задарчгүй хаагарчгүй гэдэг нь өөрөө төсөөллөөр эмч биш байгаа даа шүү дээ. Төсөөллөөр хэлнэ. Тэгэхээр анхны талаас би эмч учраас ийм байдгаа гэдэг хэлж болж байна тий. За тэгмэд хойлоо судалгаа хийж байгаа байхгүй. Google-ээр одоо ChatGPT тий. За лифтэнд яг тэгж одоо хаалга нь хаагдаад айснасаа болоод өгсөн тохиолдол хэд вэ гэдэг. Мэдгүй ер нь болж байгаа шүү. Тэгмэд ерөөсөө байхгүй мөлий. Тий. За тэгэхээр одоо буруу техник арга хэрэгэлсэн ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдлуудаас болоод одоо аюулгүй байдлын зааварчилгаа даагүй энтер байж шалтгаанаас тийм тохиолдолд нас орж исэн тохиолдол байгаа болохоос ш лифт одоо гацаад хаалга нь хаагдаад онгохоо болсон. Айлсгүй бол лифтэн дотор паник атак үүснээс болоод нас орсон хүн гэсэн та байхгүй. За энийг бид тээр хамт хийж байгаа гэсэн судалгаа. Тэгэхээр чи одоо хэвээрээ тийм байх юм бол энэ чи юм биш дээ харахгүй юм биш дээ. Энэ Сократик асуулт өөрөө бодоод өөрөө дүгнэлтийг боломж гарна гэсэн. Яг өөрөөр нь бодуулаад асуугаад гоё ухаалгаар өөрөө дүгнэлтээ гаргана гэсэн үг тийм. Маш гоё асуултууд байна. Ер нь гоё сонсогч нар маань ашиглавал бас зүгээр л юм байна. Дээрээс нь бас тийм ер нь эмчтэр очиход бас хамаа намаагүй юм асуугаад ингээд нууц мууцыг мэдээд бас тэгээд ийдгүү. Яг хүн өөрөө бас ингээ одоо идэх боломж бас олгодсон юм биш үү тийм талаас нь тийм. Анхны уулзалтын дээр ярилцлагангүй танихгүй хүнтэй уулзахаар ингээ шууд юм ярихгүй шүү дээ. За тэнгуут нь ингээд өөрт нь байгаа дата өгдөл мэдээллийг би таана. За минийх одоо хэдэн хувь жаах юм бүү мэдтэй. За тэнгуут одоо тэр бодол дээр нь ингээд нөгөө ингэж ажиллах боломжтой гэд өөрөөр нь ажиллаулцдаг. Гэхдээ уул надаа хэлэх юм бол би илүү их нөгөө нэг аргын янзлан гэсэн үг шүү дээ. Энэ чи ийм учиртай гэх юм энэ одоо ингэ юм гэдгээ би мэднэ. Гэхдээ үнэхээр одоо ганц удаа уулзахаар хүн байж болно шүү дээ. Ялангуяа найрамдал дээр хөвтөж байгаа хүмүүс маань ганц удаа уулзчаад дахиад уулздаг. Тэнгуут ганц удаа уулзчих хамгийн маяар хам хэцүү байдаг байж магадгүй байгаа да. Яа тэгэхээр сэтгэл нь өвдчихсэн учраас тийм учраас тэдгээр хүмүүст бол тийм боломж олгодог. Гэхдээ мэдээж өөртөө нөгөө нэг 100% гоё сайн оновчтой байгаа юмсан байхгүй байх магадлал бас байгаа гэдгийг анзаардаг. Окей. За тэгвэл дараагийн асуулт гоёлоо орё гэж бодож байна. Тэгээ сэтгэл готролын талаар хоёлоо өнөөдөр ярьж байгаа шүү дээ, тийм. Тэгвэл ер нь өвчтний мөн чанарын талаар гоё та мэдээлэл өгөөч бусдад. За тий. Сэтгэл готрол гэдэг маань ерөөдөө бол маш бодиттой өвчин. Өвчин гэдэг байгаа шүү тий. Одоо энэ сэтгэл готрол одоо нэг шинж тэмдэж майлсгүй бол сэтгэл готрлын асуудал байна уу гэж бол ярихгүй одоо өвчин буюу оншин кодтой гэсэн. За яагаад тийж аав гэхээр одоо бие махбодод асар олон даавар одоо бодисын солилцоо бицүүд ингээд эргэлтэнд орж байгаа шүү дээ. Тэнгүүд хүнийг одоо баяр хөөртэй байлгадаг тийм бодис серотонин гээл тэр нь ингээд шингээх ингээл янз бүрийн тогтолцоонд нь асуудал үүсэж байгаа. Дээрээс нь дааврын нөлөө байгаа. За тэнгүүд өвдөлтийн медиатор гэж байдаг. Тэр нь хүртэл сэтгэл готролтой хүнд асар их ялгарч идэг буюу одоо нэг хүчээр зохиход ижлэгэн хүчээр зохиход илүү их өвдөлтийг хүчтэй мэдэрнэ гэсэн. Тэр нь өвдгөө газарч гэж байхгүй. За тэр өвдөлтөөсөө болснооч тэр хүмүүс маань юу гэж хэлдэг гэхээр сэтгэл өвдөд байна гэж хэлдэг. Тэгэхээр сэтгэл өвдөд байна гэдэг нэр томьёо жоохон сонирн бааз. Тэгэхээр тэгж хүртэл бүр хэлдэг гэсэн. За тэгэхээр
тархин хүртэл ингээ компьютераар одоо шинжилгээд жижиг хэмжээтэй болчихсон байждаг. Тэгээд тэр солилцоонууд нь бүгд асуудалтай болсон байдаг. За сэтгэл готрлын ийм уулаа гэхэд тэр серотонины одоо шимтгэлтийг сайжруулдаг, дэмждэг юм байлаа гэхэд дор хаяж 14 хоногийн дараа үйлчлэг нь гарч эхэлнэ. Хугацаа хэрэгтэй байгаа. Тийм байна. Шууд хэрэглээл одоо айтайхан болно гэж байхгүй юм шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бол бодиттой өвчин юм а гэдгийг ойлгох хэрэгтэй байгаад байгаа. Тэгээд тэр нь одоо хүний оюун бодлоос шалтгааллахгүй бие махбодонд нь одоо хэмжигдэх нөгөө бодисууд байна шүү дээ. Энд бага байна, энэ их байна гэдэг. Яалтчгүй л өвчин юм байна тий. Яалтчгүй өвчин. Тарих жижигхэн болно гэдэг нь одоо тэгэл нөгөө шийдвэр гарах, марах, оюун ухаан ингээд одоо юу гэдэг нь тий. Айгу хаагдмал болох энэ төр яг нөлөөлдөг юм байна л да тий. Сэтгэл готролтой хүмүүс ингээд сонсохоор хүүхэд шиг заримдаа ярьдаг тий. Ингээд л болчих юм дээр энэ төр гэл хүмүүс ярих гэдэг нь шүү дээ. Тий. Яг сэтгэл готролтой хүмүүс маань ямар одоо шинж тэмдгүүд байж болохоор ялуу зүйлээс таашаал авах болчдөг. Юуж гой санагдахгүй одоо хар шилтэй гэж явж ийн гэсэн. Бид нэр энгийн зүйл баярлж чаддаг бол тэд нар маань баярлж чадахгүй гэсэн. За тэнгуү таашаал авахгүй гэхэр чин бэлгийн таашаал, архины таашаал, эдийн хэмний таашаал юу нь л байхгүй л гэсэн. Байхгүй. Нэг сонирн биш болчихно тий. Тэгэхээр болчдөг, асар их турдаг, тий, өвддөг тийм зүйл болдог. За тэгэнгүүт архи уугаад бас байх нь одоо баг тэгэхээр жоохон гүнзгийрсэн байгаа. Хүмүүс сэтгэл готролд орчоод архинд орчлоо гэдэг бол эсрэгээр сэтгэл готролд орсон маань юм идэхгүй байх магадлал нь өндөр гэсэн. Нэг бол их идэх гэсэн шинж тэмдэг байгаа л да. Гэхдээ ихэнх нь бол иддэггүй. Яа тэгэхээр таашаал авдаггүй. Таашаал авахын тулд идээд байх боломжтой гэсэн. Гэхдээ тэрийг мэдрэхгүй. Одоо нөгөө бодисууд нь байхгүй гэсэн. Нэг гоё мэдсэн ч гэсэн тий. Тэгээ өөрийгөө асар их буруутчихдаг. Тэгээд бүр параноид буруутгал буюу хитийцэн буруутгал гэдэг зүйлийг яадаг. Бүх юмыг хамаад өөрийнхөө буруу болгочдаг. Өөрийнхөө татгшоогоо чиглэдэг. За тэнгууд сэтгэл готролтой хүмүүс нэг тэгж хүмүүсүүдийг буруутгаад байдгүй гэсэн. Тэрнээс олоо би ингэчлээ гэхээс илүү надаас л боллоо гэждэг. Өөрийгөө л буруутчихдаг. Тэгээ бусдыг буруутгах байгаа хүмүүс нь эсвэл готрол биш гэсэн үг үү? Ер нь бол тэрэндээ орохгүй. Тэгээ яг нэг тийм зааг юмггүүд байгаад байдаг. Тэр лүгөө орж ална. Тэгээ ихэнх нь өөрийгөө буруутчихдаг. Тэр буруутгал нь хитэтгэхээр параноид буруутгал гэж болж идэг тийм. Тэгэл аймаа орлох ч юм уу тийм асуудал. Тэгээд хамгийн сүүлийн шинж тэмдэг нь болохоор бас нэг шинж тэмдэг нь болохоор хит удаа ярих, альсгүй хит түрэг ярих. За их үед бол хит түрэг ярьж болно шүү дээ. Хүн өөрийг контролдохгүй юм мартах гэдэг болохоор хит яриад байдаг. За тэгтэл гүнзгийрээд нөгөө бацийн солилцооны асуудлууд нь гүнзгийрчээр маш удаа ярина. Тэгэхээр яриануудаас ширсэн, хөдөлгөөнүүдээс ширсэн гэдэг зүйл гарч ирдэг. За тэгээ хамгийн сүүлийн шинж гэх юм бол амиа орлох боломжтой. Ер нь бол бие л хүчмэл энэ хороо дэлхий одоо ац жаргалтай амжилт. Эсвэл ээж аваа гоё болох гэдэг юм гээл те. За эхнэр сэтгэл готролд орчлоо гэж бодъё. Юу гэж бодно гэж. За бие л хүчвэл нөхөр маань сайн их нэртэй болно. Тэнгүүтээ хүүд маань сайн ээж болно. Тэгээ тэнгүүд тэр хүүхдэд нөхрийг бол мэдхгүй те. За тэр хүүхдэд хамгийн сайн байж чадах ээж нь хийн. Төрсөн ээж нь. Тий. Төрсөн ээж нь, өсгсөн ээж нь л байгаа шүү дээ. Тэнгүүд яг хөө сэтгэл готрол үе тийм зүйлийг ч хүртэл бодож чадна. Гэхдээ энэ логикыг ухаантайгаар бодохгүй шүү дээ, тий. Чадваргүй болчихно. Яа тэгэхээр тархин жижигэрдэг гэсэн мөртлөө бас хавгандаг ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд бас болж ер нь тэр нөгөө зохицуулгуудууд нь л алдагдчихад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд боддоор сэтгэж чадахгүй байгаа л гэсэн. Тэгээ тэрэнд нь энэ одоо CBT эмчилгээ маань яадаг гэхээр эхлээд танилцсан, бодол дээр нь ажиллана. Тэгээ нөгөө бүх юм сэргийх хугацаа хэрэгтэй шүү дээ. Тийм учраас 7 хоног болгоугаал уулзаал ингээл удаан хамт байгаал. За энэ ч болж ийн болохгүй байх гэл ямарчсан би чиний хажууд байгаа шүү. Тэгээ хамтдаа нэг даван туулъя гэдэг мессежийг нөгөө хүнд ингээд яг бодтойгоор мэдрүүлээд тэгээ хамтдаа явдаг аяллыг бол одоо CBT сэтгэл готрлын эмчилгээ гэдэг. Тэгээ өнөөдрээс эд маань энэ байгаа. Маш гоё юм байна. За тэгвэл өргөжлүүлээд бас нэг гоё зүйлийг тодорхой болгоё. Тэрний юу гэхээр сэтгэл готрол дээрээс нөө сэтгэлээр унах гэдэг нэг хоёр ялгаатай юм байгаад тах шиг байна. Тийм. Тэгвэл хүмүүс тэрнийг нэг жоох ялгаж өгөхгүй байх шиг байна. Тэр та гоё ялгааг нь сэтгэлээр унах болохоор хүн болгон тохиолддог. Тэгэнгүүт шинж тэмдгүүд нь төстэй байж болно. Гэхдээ үргэлжлэх хугацаа нь асар бага нэ 3 хоног ч юм уу 7 хоног. За сэтгэл готрол гэж хизээлж ийнө гэхээр доор хаяж 14 хоногийн туршийн мэдрэмж байсан хагас сар гэсэн үг тийм. Үргэлжлэх хугацаа нь удаан байна тий. За тэгэнгүүт яг гэхээр эн чин боддоо энэ өвчин гэдэг байгаа штэ. Бие махбодд нь тэр бодисууд нь ингээ өөр өөрлөсөн, даавар нь өөр өөрлөсөн. Тэнгүүд энэ хүмүүс маань яг гэхээр орондоо хөвтэл байх сонирхолтой уцаа одоо хаачна. Тэгэхээр ингээ бодвол тий хин нэг найз чинь ч юм уу хин нэг уцаа авахгүй байгаа бол шалгаарай тий хаалан төгшөрөө гэж хэлмээр одоо. Тэгэд өөрийгөө буруутсан байж байгаа бол туслаарай. За тэгэхээр яг гэхээр нойлын хаалгаар хүртэл алхахад ч зүг санагдана. За тэнгууд юунаас айдаг гэж өглөө болохоос байна.
За унтаагүй мэдрэмжтэй байна гэсэн үг тий. Цайхаас энэ. Тэр дуурчна бараг тэндээс гаралтай юм аа тий. Тэнгүүд яадаг гэхээр тэр чихээ жоон цоглогоо тий. Тэгээ ер нь сэтгэл готролтой хүний бичсэн дуунууд гэж байд юм байлээ. Тэрийг сонсгон бол бас сэтгэл готролд орчдөг гэсэн. За энэ бол судалгаа баа да. За тэнгүүд яах вэ гэхээр сэтгэл готролтой маань орондоо л байгаад байх хүсэлтэй усан дорох хүсэлгүй. За тэгээд өөр яах вэ? Өөрийгөө асар их буруутгачаа тий. Хоолч идэхгүй ингээл юм хөвтэй шигдээл авах хэрэгтэй. Тэгээд цонхоо онголохгүй харах уу. Тийм. Тэнгүүд хүүхдтэй бай гэж бод. Хүүхд нь өлсөд байна ээж аваа хоол игээд өчгөр хоол иж өгөхгүй. Тийм. Чадахгүй. Тэгэл алга шүү. Тэгэл байхгүй. Тийм үнэхээр тэгэл байхгүй хөвдөлтөө сэтгэл санаа нь маш муу аа гэсэн. Тэнгүүд чинь одоо нөгөө төсний дараа сэтгэл готрол гэж яддаг. Тэрнээр чинь нэмээд дааврын өөрчлөлт ороод ирж байгаа шүү дээ. Эмэгтэй хүний сарын тэмдэг ирэхээр яаж төгчгөндөг илээдэг чинь. Төсний дараа тэр нөгөө нэг дааврын асар их өөрчлөлт гарч ирж байгаа байхгүй юу? Хүчтэй нөлөөлнө гэсэн. Тэнгүүд сэтгэл готрол тарчаар хүмүүс юу гэдэг вэ гэхээр одоо нөхөр нь байна, хүүхэд нь байна, ийм хүүхдээ алчаад яа сэтгэлээр унаад байгаа гэдэг зүйлийг яриад идэг. Тэгэхээр одоо хүмүүс маань хүүхдтэйгээ өсөрсөн тохиол байдаг шүү дээ, амар хичдэг тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо тэр гүнзгийрүүлж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөдөө бол өөрийгөө асар их буруутгаж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгээд зүрлэх юм бол одоо сэтгэлээр унах маань болохоор ханаа төрөх. За нөгөөх нь болохоор сэтгэл готрол маань хатгаа гэсэн үг тий. За ханаа төрөх юм бол дархлаа сайн байх юм бол яах вэ бид нар суртаа идэх чинь тий ус аваагаал тасглаа гээл тий. За тэгтэл чинь одоо сэтгэлээр унах юм бол бид нар адилхан байхгүй тий. Нөгөө тасгал хийгээд идэг тий тасглаа хийж чадна. За гар ор гэдэг гарч чадна, орч чадна. А энэ хүн маань гарчдаггүй, орчдаггүй өөрийгөө буруутгаад байжаа. Тэгэхээр голомтрон чиглэсэн одоо хатгааны үед анжаадаг уух шаардлага байдаг шүү дээ. Тэгэхээр голомтрон чиглэсэн буюу тэр гүн рүү норсон сэтгэл заслын эмчилгээ одоо маш сайн нөлөөтэй байдаг. Энэ танимтгүй заавал эмчилгээ гэдэг. Дээрэс нь хугацаа хэрэгтэй бас байдаг. Ийм хоорондоо ялгаатай. Тэгээ ер нь бол сэтгэл готролтой хүнд бол одоо чимд яваач те тасгалыг л болооч гэдэг бол маш мэдгүй аа хүний зөвлөгөө гэсэн. За тэгээд яах ёстой вэ гэхээр өөрийгөө асар их буруутгачаа сөрсөн базаа гэж хийх хэрэгтэй сэтгэл готролтойд. Тэр маань гэрээс гарах дургүй мэчин гар. Усан дарах дургүй мэчин ор. За тэгээд өдөр болгон гараад 30 минут алхахад өвдөлтүүд нь алга болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө даавар маавар бензин солилцоноос болоод дарамтлагдж байгаа бие махбод сэтгэл санаан дээр нь одоо нэмэр өвдөлтийн даавар өвдөлтийн медиатор гэдэг байгаа шүү дээ. Өвдөлт мэдрүүлдэг зүйлийг байхгүй болчих юм бол арай жоохон хөнгөрөх гэдэг. Тийм болохоор өдөрт 30 минут алхах нь бие өвдөлтөнд нарилаад арай тусдаа нэмэртэй болчихдог гэсэн. Тэр юм ялгаатай л бас нөө. Ойлгосон. Ер нь тэр нөгөө ханаад хатгаг хоёрын жишээ бол бүр яг гэл харлаа. Тийм аа. Тэгээ хүн болгон сэтгэлээр ундаг. Тэгтээ сэтгэл готрол үүсэхгүй байна. Тэг хүн болгон сэтгэл готролд орох боломжтой. Өсвөр насныхаа ер нь бол жоохон удаа үргэлжлээд идэв юм шиг сэтгэл одоо сэтгэлээр унахаар одоо ер нь бол жоохон татгшаа байх. Тийм. Өсвөр насч асар хэцүү насаад байхгүй яг тэр тархины өвчлөлтөйг холбоотой сэтгэл хөдлөлийн төвн ингээд асар их хэрчимтэй хөгжиж идэг одоо идэвхтэй байдаг. Тэнгүүд чийдэр гаргалтын төвн болохоор удаан байгаа байхгүй. Арай хөгжөөгүй байдаг. Тэнгүүд чийдэр гарахгүй докторгүй зүйлүүд их байгаа даа гэсэн. Тийм өөрөө удирдах чадахгүй гэсэн. Тийм учраас л ер нь бол жоохон хэлбэлцээтэй байт юм биш үү? Тийм, тэрэтгээл нөгөө жолоо хүртэлтэй заавал 18 хүрсний дараа ингээд жолоо нэг курст орж олно гэдэг штеп. Докторгүй байгаа учраас тийм байна. Өсвөрийнхөө юм жоох аюултай. Би ч одоо энэ өсвөр наснаа яаж давж гарч ирсэн гэмэрлэг байсан шиг. За, тэгвэл нэг ийм сонирхолтой асуулт байна. Ер нь бол эмчлэгдэх үү гэж асуух юм бол угаасаа мэдээж хэрэг эмчлэгдэх юм байна шүү дээ, тийм. Ерөөдөө бол одоо эмийн эмчилгээгээд хэлэхэд бол яг нөгөө шинж тэмдэг одоо ханаа түрхээр юу одоо халуун намдаа, хөвчин намдаа юм уу жаадаа л адилхан гэсэн үг. Нөгөө серотонины ялгаруулахад нөлөөлөх тэгээд 14 хоног хэрэгтэй гэхээр яг шинж тэмдэг рүү нь одоо бай эмчилгээ гэж орохгүй байхгүй. Нөгөө голомт руу нарсан эмчилгээ болж чадахгүй гэсэн хэмээн эмчилгээ. Тэгэхээр тэр хүмүүс маань одоо өөрөө сэтгэл зүйчтэйгээ ингээд явуул зүгээр. За тий одоо орчин үед бас гой аргууд ингээд нэмэгдэж задаад унтуулж агаад ч юм уу ингээд нөгөө дуу аваа сонсуулж агаад эмчилдэг аргууд одоо Америкт хэрэгжилж байгаа. Тэнгүүд өнгөрсөнд одоо дурсамжууд баанасны шарах гэл тэдгээр зүйл рүү нөлөөлөөд одоо эмчилэгдэж байгаа тохиолдлууд байгаа. Гэтэ одоо бид нар чинь ингээд хүн байна да гэдэг шиг тий хоорондоо ярилцаад асуудлыг ингээд гаргаад шийдэж болно. За тэнгүүд сэтгэл готрол өвчин болохоор одоо янз бүрийн шалгаантай байгаа даа шүү дээ. Төр цурих байж болж гин. Тэнгүүд удамшлих байж болж гин. За удамшлих гэх юм бол нөгөө серотонинтай холбоотой л ингээд нөгөө нэг ДНК-гийн өөрчлөлтүүд гэсэн үг байхгүй. Тэгсэн ч гэсэн эмчлэгдэх боломжтой гэж энэ CBT-гээр болно гэж хэлж байгаа. За тэгэхээр яг уу гэхээр сэтгэл готрол маань дахидаг.
За жишээ нь намар тавьдаг тий. Тэгэхээр хаварч юм уу тий. Тэнгүүд CBT-г ингээд аргаа заачдаг. Сэтгэл готролд орохын өмнөх дохио гэж байгаа. Тэрийг ингэж тань. Тэгэхээр энэ аргаа хэрэглэн. Тэгээд энэ дэвтрээ ингээд хэрэглэн гэд бид нэр дэвтэр дээр байнга хэрэглэдэг. Тэнгүүдээ бодол дээр ингэж ажиллана гэдгийг заан тий. За тэр үед одоо шин шимтчэн төхөөдөөл тий. Жохон гарч ороорой тий. Найзуудтайгаа уулзаарай тий. Жохон идэвхтэй байх гад үзээрэй. За тэгээ орчоод энэ аргуудаа хэрэглээд бүр болохгүй бол ирээрээ. Энэ бол дахиж давтагддаг хүчин шүү. За удамшлынхаа нүггүй бид нар мэдэх боломжгүй шүү дээ. Тэнгүүд ер нь тагтдаг шүү. Тэгэхээр энэ нэг арга хэрэглээд гараараа гэхээр олон хүмүүс тэр арга хэрэглээд гарчдаг. За тэнгүүд тэр нь ингээ хөнгөн мэдрэгдээд тэгэхээр бүр идэгчиж байгаа байхгүй. Ийм тохиолдол зөндөө байна. Нахиж болдог. Тэгтээ мэдрэгдээд өөрөө бас аргалах боломжтой. Тэгээ бүр гайгүй болох боломжтой юм ба шүү дээ. Тийм. Одоо жишээ нь Америкийн Medscape гэдэг нэг юу гэдэг аахгүй подкаст одоо юм бичлэг хийдэг дандаа сэтгэл зүйн асуудлуудтай тохиолдлуудыг гаргаж ирээд өвчтнийч гаргаж ирээд эмчнэрийнч оруулдаг тийм хөтөлбөр одоо видео бичлэгүүд байдаг төлбөрөдлөд үздэг. Тэг өнгөж асуудаг. Тэнгүүд тэрний хөтлөгч Kyle гэж залуудаг аахгүй. Бүр хүүхдийн хөтөлбөр хүртэл хийдэг. За тэр гэсэн чи яасан бэ гэхээр сэтгэл готролтой. Өглөө эрт ажилдаа ирнэ гэж хизээж байхгүй яа тэгвэл нөгөө унтахгүй нойргүй учраас явж байгаа унтчаад өглөөс ирсэн цагтаа ажилдаа ирдэг. Чөлөөдөө ажилдаг. Тэнгүүдээ өөрөөр ингээмэ гэдэг. Тэр өөрийнхөө одоо эмээ удагсан уу өөрөө яаж ингэж менежж чинь тэрийг хийчихэд ажиллагээд хэв амьдрна. Мөн чанарыг нь олчвол энэ чинь тэгээд тодорхой хугацаар үргэлжлээд буцаад гайгүй болж байгаа байхгүй юу. За тэгтээ энд нь шууд гайгүй болно гэж бас болохгүй. Хүн хүний очи өөр байгаа даа байхгүй юу. Жил 8 сар үргэлжилчихдээ туслаач гэдээ иржсэн хүмүүс байна. Тэ жишээ нь 93 оноос хойш өвдчлөө гэдэг. Илүү урт хугацаатай удаан байх тусмаа эмчилгээ маань урт байна тий. Тэгээ нөгөө өөрчлөлт одоо модификац гэж хэлдэг шүү дээ. Ингээд нөгөө зохицуулгууд тий амьдралын ингээд хэмнэлийн өөрчлөлт. За жишээ нь ийм тохиолдол байсан. Нэг ихнэр ингээд нөгөө нөхрийнхөө бараг тий орж ирэхээр гутлын тайлал ингээд нэг тип кино гэдэг шүү дээ. Тэгдэг заяа. Ажилтны хор хамгийн минь ингээд гэрэн тэгээ маш эмхтэй. Тэгээ гингодоо тэр эмхтэй маань сэтгэл готролтой. За тэгээ эмчилгээнд яваад идэгчлээ. Тэгсэн чи яасан бэ? Нөхрийнхөө гутлыг яахаа болцсон аа. Гэрэл зэрлэгээ болцсон тий. Тэнгүүд нөгөө нөхөртөөгөө асуудал үүснэ үсттэй тий. Чи одоо хийдэг юм а хийхээ яа болчихгүй гэн. Тэгээ ингээ асуудал үүсээд маргалдаад нэг хөөрхөн гой дүр зураг гарч ирд юм а. Тэгээд одоо нөгөө эрүүл алдсан хүнтэй чинь нөхөр нь ингээ харилцаанд орж байгаа. Тэнгүүдээ уучраа болоод тэгээ цаашаа энэ хоёр маань хэвэн амьдрал үргэлжлүүлнэ гэсэн. Тэгээд эмчлэгддэг нөгөө тохиолдолд хүмүүс анх ингээ сэтгэл готролтой унж ерөөсөө хэцүү харьцаад хэцүү. Одоо үр дүн доор хаяж 4 удаагийн уулзалт маш сайн байлаа гэхэд чинь 4 удаагийн уулзалтын дараа ингээд сайжрал нь харагдана шүү дээ. Тэгэхээр эмч өөрөө шантарчдаг байхгүй. Идэх ч юм болоо гүн болоо гэд анхны хүмүүсд бүгдээ тэгчихсэн. Тэгээд ингээ явцдаа эдгрээд тэгээ нэг хүн эдгэрэнгүүд чинь гэр бүл ингээ сэрэгчж байгаа байхгүй. Тэр хүүхдээ анхаарч эхлэн нөхөр нь нас баярлаад эхлэн гээд тэм зүйлийг ингээ харсан чинь эмчлэх бүр урам зориг өгөө. Тэгээд эхнийхээ нөгөө хідэн удаагийн уулзалтын дээр ингээд шантарчдаг байсан бол шантархаа болоод ингээд цаашаа үргэлжлүүлээд гоё эмчилдэг болчиход байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ийм сонирхолтой арга байна. Тэгээд энэ өвчний одоо үед туслахад одоо боломж байна те бэлэн байна гэдгийг хэлмээр санагдаад байна. За тэгээд одоо мэдээж хэрэг өөрсдөө хүмүүс рүү нь бол ойлгож баг мэдчихэд юм билээ дээ. Тэ сэтгэл готрол одоо сэтгэлээр унаад байгаа байдал. Зүгээр ингээ хугацаагаар л бид ингээ тодорхойлох юм шүү дээ. 14 хоногоос дээш хугацаанд таны сэтгэл санаа чинь бүр доктортой болохгүй байх юм бол тэг хандж болох нь байна. Тийм. Сэтгэл готрлыг яг үндэ бол заа сэтгэл засалчлал эмчлээ шүү гэдэгээс хэлмээр байгаа. Зүгээр ингийн сэтгэл зүйчд маань арай эмгэг рүү ордгоо штэ ер нь бол тий. Тэр ихтэй л одоо энэ аргаараа шизофреник гэдэг хархаг солио энэ гэдэг тий хизээч идэгдгүү өвчнүүд маань идэрэх боломжтой гэсэн юм судалгаа баа да. За тэгэхээр магадгүй одоо удамшлын шалтгаан байсан ч гэсэн тэрнтэйгээ одоо яаж ноётой амьдрах уу гэдгийг заагаад өгчгөр идэрэх боломжтой гэж байна. Арга зааж өгөх гэдэг шүү дээ тий. Тийм. Өөрт нь таарсан арга. Хүн болгоо нэг арга таарахгүй штэ тий. Тэнгүүд хойлоо ингээд жишээ нь хоёлаа ярьж болно тий. Тэгэхээр ингээд өргөжлүүлээд явж байгаа. За энэ чамд болох юм байна чи ингэ шүү гэдэг зүйлийг заагаад өгчин гэсэн хугацаа хэрэгтэй байдаг. Нэг хэсэг нөгөө нэг сүрийн өвчин, идэрдэг өвчин ингээ хаасаагүй наадсан байсан шүү дээ. Тэрнтэй адилхан л юм дээр сэтгэл зүйн, сэтгэл готрол одоо дээрээс мөр шизофрени хүртэл идэрх боломжтой юм биш шүү манайхаа тий. Тэр нь бол тэгээд сэтгэл засалчтай хандхал хамгийн зөв алхам юм биш үү? Тийм. Тэгээ мэдээж одоо сэтгцэн эмчтэйгээ хамтраад ийм мас сэргийлж болно, хасарч болно. 100% одоо сэтгэл засалч нь эмчилнэ гэсэн үг бас биш те. Тэгээ ер нь эмгэг талдаа олчж байгаа учраас сэтгэл засалч гэдэг нөө илүү эмч тал руугаа хандж гин те. За тэмүүл сэтгэл зүйчт маань болохоор яхаа уртч үе дунд сэтгэлээс өмнөх үе дээр ажиллаж болно штэ. Яг өвдчгөр бол болохгүй байгаа даахгүй. Тэрнээс биш сэтгэл зүйчд бол энэ хэрэггүй гэсэн зүйл ерөөс яриаггүй шүү. Тэд маань бас хэрэгтэй. Тэгээд мэдээж чадна. Тэгтээ энэ дээр илүү эмч талдаа байвал зүгээрээ га гэдгийг хэлмээр хизээ эмчилгээ хэрэгтэй юм те.
тэрэн дээр нас чухал одоо эмийн эмчилгээ шаардлагатай байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэрийг нас авсраад явдаг. За ойлголоо. За тэгээд төгсгөлд нь хоёулаа нэг зүйлийг тодруулаад подкаст өндөрлөе гэж бодож байна. Ер нь бол одоо юу гэдэг нь бэрхшээлийн талаас хоёулаа асууя те. Хоёулаа бас нэг үргэлжлэх хугацааг нь ярьлаа, эмнэлэгдэх талаар нь ярьлаа те. Тэгвэл ер нь бэрхшээлүүдийг юу гарч ийн яаж ийн те. Ер нь одоо бас асуудалтай талууд бас байгаа юм. Байгаа. Одоо жишээ нь ингээд дөнгөж оргичлогдоод ирсэн хүмүүс бүр 3 дахь хулцалтаасаа идэгчдэг гэдэг. Тийм тэгтэл чинь одоо маш олон газраар явчаад ирж байгаа хүмүүс байгаа штэ. Одоо түрүү хэлсэнтэй 93 онд үсчихсэн гэх мэтчлэнгээр. Тэгэхээр эдгээр хүмүүс маань яг хөө хурдан идэхийг хүсдэг ч. Ер нь хүн маш хурдан идэхийг хүсдэг. Хурдан л айтайхан болж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр хурдан байдаг байхгүй эмчилгээ. Тэнгүүд чинь одоо 7 хоног болгон гэрийн даалгавар гэж ярьдагс одоо юу хийх үү гэдэг төлөвлөгөө байдаг байхгүй. Тэрийг ингээ хийхгүй байх юм бол уддаг. Яагаад хийхгүй аа гэхээр итгэл үнэмшил төрөхгүй. Эмчид хүртэл одоо эдгэрж гинэ, эдгчнээ те би ингэж чадна гэсэн итгэл байхгүй балтал ингэж нэг одоо нөгөө хүмүүс маань ингээд өөдөөс өөрөө хичээхгүй өөрөө нэг хичээхгүй хичээх боломжгүй байхгүй юу. Тийм тэнгууд ингээд нөгөө байж байгаа те би болохгүй нөө ингэж шинжилгээнүүд нь байгаад байна шүү дээ. Тэгэхээр чи нөгөө эмч маань өөрөө урам зориг тутчих гад ингээд нэг ингээд тэнхээ хэрэгтэй ч юм уу тийм зүйл бас байгаад байна. За тэгэхээр яг энэ шиг одоо нэг хүмүүс тийм одоо итгэл найдар байхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр итгэл найдваргүй ч гэсэн үргэлжлүүлэх хэрэгтэй байдгаа гэдгийг нь ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээд олон хүнээр явчаад ирэхээрээ нөгөө итгэл найдар төрөхгүй шүү дээ. Энэ ч гэсэн бас л адилхан баг та. Адилхан дөө энэ төр гэдэг. Тий. Тэгтэл зарим хүмүүс ингэдэг би тэн дээр очсон гэж нэг туршаад явж байгаа хүмүүс ч бас байж байдаг тий. Тэгэхээр яг идгээ гэсэн нөгөө эмчилж байгаа хүнтэйгээ сайн холбоо тогтоох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгчээд хоёлаа хамтдаа даван тулна гэсэн итгэл хэрэгтэй. Тэр итгэл мэдээж одоо сэтгэл готрол үүссэн байгаа учраас байхгүй. Гэтэ ерөн шийдэх хэрэгтэй л гэсэн үг. За ямар ч байсан доор хайж одоо энэ үнтэй 10 удаа уулзсан шүү. Тийм тэгээ 7 хоногт нэг удаа тий. Тэнгүүд үр дүнгээ дараа нь би дүгнэе шүү гэдэг ч юм уу юм тууштай байдал хэрэгтэй. Шууд идэхгүй. Өөр хүмүүсүүдээс зөндөө явцсан. Тэгээ 93 анаас хойш үрдсэн. Тэнгүүдээ үр дүн гарахгүй хурдан эмчлэх гэдэг бол болохгүй шүү дээ. Тий. За шизофреник гэж 20 30 жил өвдсөн. Тэгээ тэнгүүдээ одоо хурдан идэгмээр ингээд ингээд шахаад идэг тий. Тийм хүмүүс бас байна. Тэгэхээр чи ингээд нөгөө нэг хэцүү. Тэгэхээр жоохон хэцүү байгаад тэгэхээр би өөрөө жоохон сэтгэлийн тэгэхэд байхгүй заримдаа ингээд ядарчдаг. Үгүй штэ чи яаж юм хурдан идэх гэдэг ингээд хэлчмээр санагдаад тийм даанч нөгөөдөл маань гомдчихин тий. Тэгэл дотроо хэлчихэл за гэл. Тэгэл хамгийн сайн сэтгэл зүйч нөхөртөө хэлж байгаа юм чи. Ингээд тэгээд ингээл тийм. Тэгвэл нөхөр бас нийлэн тэнхээтэй байх хэрэгтэй байна. Харин тийм болохоор бид нарт ч гэсэн хүмүүс хэрэгтэй байдаг. Тэгээ надад ч гэсэн тийм хүн байгаа. Сэтгэл бүрээ ярьдаг. Бэрхшлийн хүн байгаа гэсэн үг байхгүй юу? Зөв. За тэгээ өнөөдрийн подкастаа хоёулаа өндөрлүүлэе гэж бодож байна. Тэгээд Натур Мед уламжлалт сэргээн засах нойрны төвийн сэтгэл засалж эмч дарж хандтай ярилцлаа. Тэгээд мэдээж хэрэг манай подкастыг одоо сонсож байгаа хүмүүс бас зүгээр үзэхгүй байх. Лайклаараа, шеэрлээрээ, дээрээс нь бас сабскрайбаа дарж өгөөрэй тий. Бид бүгд бас мэдээж хэрэг нийгэмд танд бас хэрэгцээтэй мэдээллүүдийг дахин хүргэсээр байх болно. За хоёулаа тэгээ уриаллаагаа хэлээд дуусгах уу? За тэгээ. Итгэлээр баталгаажсан чанар. За тэгээ дараагийн дугаараар бол сая түр баяртай. Баяртай.